Сайн бацхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2025 оны 1-р сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Теннесси мужийн Уильямсон тойргийн шүүхийн танхимд нэгэн хятад ээж нулимс туслуулан шүүгчийн өмнө уйлж байлаа. Тэр эмэгтэй бол Чатануга хотод амьдардаг хятад ээж байсан юм. Тэр орчуулагчаар дамжуулан "Миний хүү Джейсон Чэм бол үнэхээр муу хүн биш. Тэр дуулууртай, эцэг ихтэй хайртай, сайн хүүхэд" гэж шүүгчийг ятгахыг хичээж шүүхээс өршөөл үзүүлж хүүд нь амьдралаа өөрчлөх нэг боломж өгөөч гэж гуйлаа. Гэвч түүний уйлан гуйсан энэ үгсээс ердөө 44 минутын дараа шүүгч нар шийдвэрээ зарлав. Тэр мөчид ээж нь яг л хүссэн мэт зогсож сонсон зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Учир нь энэ шийдвэр нь 2 гаруй жилийн өмнө үлдэгдсэн аимшигтай гэмт хэрэг эцэстээ үннээрээ ил болж түүний хүү хийсэн эргийнхээ төлөөсийг заавал төлөх ёстойг илэрхийлж байв. Жасмин Бэйс гэдэг энэ охин бол 22 настай коллежид сурдаг, эрч хүчтэй, үргэлж инээмсэглэж явдаг бүсгүй байсан бөгөөд найз нөхөдтэй хайртай, олон хүнтэй танил, ирээдүйн гэрэлтэй охин байжээ. Гэвч 2022 оны талхлын баярын өмнө Жасмин гинэд ор сургаггүй алга болсон юм. Хожим нь түүний машин гэрээс нь хэдэн километрийн зайд огт танихгүй оролцолд зогсож байгаагаар олдсон бөгөөд ээж нь охиноо юу ч хэлэлгүй, баяртай гэж хэлэлгүй алга болсонд итгэж чадахгүй байлаа. Түүнийг бүр илүү түгшээсэн зүйл бол охиныхон сошиал хаягуудаар Жасминд огт тохироогүй хачин селфи зургууд, сэжигтэй мессежүүд гарсаар байсан явдал байв. Мөрдөн шалгах ажиллагааг гүнзгийрэх тусам цагдаа нар улам бүр аимшигтай баримтуудыг олж эхэлж ингэснээр хүн бүрийн нуруугаар хүүд даалгасан харгас цэргийн жинхэнэ дүр зураг хаажмаар ил болж эхэлсэн юм. Жасмин Бэйс 2000 он төрсөн жижигхэн биетэй, цэвэр ариун, зөөлөн төрхтэй охин байсан бөгөөд багаасаа л хүүхэд амьтанд маш их хайртай байжээ. Тэр чөлөөт цагаараа хөшрүүдийнхээ хүүхдүүдийг харж өгдөг, том болоод сүмийн хүүхдүүдийн асрамжийн хөтөлбөрт сайн дураараа тусалдаг байлаа. Тэр зөвхөн хүүхдэд хайртаагаас гадна олон авьяастай, сонирхол ихтэй байсан бөгөөд ялангуяа хамтдаа их зураг дуртай байв. Өөрийн үеийн олон залуусын адил Жасмин сошиал сүлжээгээрээ өдөр тутмын сайхан мөчүүдэд байнга хуваалцдаг байсан бөгөөд түүний уудас дандаа эерэг энергиэр дүүрэн залуу насныхаа хамгийн сайхан цагийг эдэлж буй охины жинхэнэ төрхийг харуулдаг байлаа. 2022 оны 11-р сарын 22-ны өдөр талархлын баярын амралтын үеэр Жасмин хичээлгүй байсан тул гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ байж өглөөний ээжтэй туслан баярын чимэглэл бэлдэж ярилцсангаа хамаатан садан найз нөхдөд урах томоохон үдшилэг төлөвлөж байв. Орой хоолны дараа Жасмин гинэт гэрээс гарсан ч хаашаа явах, хизээ ирэхээ огт хэлээгүй бөгөөд ээж нь жаахан гайхсан ч санаан зовсонгүй. Тэр орой Жасмины утаснаас "Би хэд хоног найзынхан гэрт байна. Талархлын баярын оройн зогт очиж амжихгүй бололтой" гэсэн мессеж ирэхэд ээж нь уншаад ямар нэгэн зүйл эвгүй санагдсан ч Жасмин гэр бүлийн уулзалтыг маш их хэрхэмлдэг. Ялангуяа талархлын баярыг хизээж алгасдаггүй охин байсан тул охиныхоо сонголтыг хүндэтгээд найзтайгаа сайхан байгаарай гэж л хариулсан байна. Гэвч маргааш нь 11-р сарын 23-ны шөнийн 2 цаг 18 минутад Жасмин ээж рүүгээ байршлын мэдээлэл илгээсэн байлаа. Харамсалтай нь тэр үед ээж нь унтаж байсан тул энэ мессежийг хэд хоногийн дараа л олж харжээ. 11-р сарын 26 гэхэд Жасмин гэрээсээ гарснаас хойш 4 хоног өнгөрсөн ч гэр бүлийнхэнтэй огт холбоогүй байсан бөгөөд гинэт түүний фэйсбүүк дээр хайрттайгаа талхлын баяраа өнгөрүүлж байна гэсэн бичвэртэй дотор хувцастайгаа авахулсан зураг нийтлэгдсэн байлаа. Жасминыг үнэхээр мэддэг хүн бүр энэ зургийг хараад энэ Жасмин биш байна гэж шууд ойлгосон учиртай бөгөөд энэ нь түүний даруухан зөөлөн зан чанарт огт тохироогүй зүйл байв. Түүнээс өмнө Жасмин хизээж найз залуутай гэж ярьж байгаагүй. Ийм төрлийн зураг сошиал тавьж байгааг хинч харж байгаагүй байсан тул түүний хамгийн дотны найз хамгийн түрүүнд үүнийг сэжиглэж зураг нь хуучин зураг гэдгийг шууд анзаарсан юм. Хэдхэн сарын өмнө найз нь Жасминыг дагуулж хотын шивээсний газарт очиод гар дээрээ шивээс хэлгэж байсныг сайн санаж байсан ч фэйсбүүк дээр тавигдсан зураг дээр тэр шивээс огт харагдахгүй байлаа. Тиймээс найз нь хэн нэгэн Жасмины хуучин зургийг ашиглаад түүний зүгээр байгаа юм шиг харагдуулах гэж байна гэж бодоод шууд залгаж мессеж бичсэн ч ямар ч хариу ирээгүй бөгөөд зөвхөн надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна гэсэн товч мессеж ирсэн түүний сэтгэлийг бүрчиг түгшээ. Энэ нь Жасмины хэм маяг огт биш байсан тул найз нь эргэлзүүлгүйгээр олсон бүхнээ Жасмины ээжид хэлжээ. Жасмины ээж бас бүх зүйл буруу байгааг мэдэрч
охин руугаа дахин залгасан ч утас нь огт авахгүй байсаар байв. Тэгээд Жасмины ээж машин эних аппликейшн нээж Жасмины цагаан машины байршлыг шалгахад сигнал вив нэртэй орон сууцны хажуу зогсож байгааг олж харсан бөгөөд тэр даруй тийшээ очиход жолоочийн суудал хитрхи ихээр хойш татагдсан байлаа. Харин Жасмин бол жижигхэн биетэй охин байсан тул үргэлж суудлаа ургаж татаж жолооддаг байсан бөгөөд энэ нь Жасминаас өндөр хүн энэ машиныг барьсан байна гэсэн үг байв. Тэр орчинд Жасмины ээжид танил санагдах ямар ч газар байгаагүй. Охин нь энд найзтай гэж хизээж ярьж байгаагүй тул даруй цагдаад мэдгдсэн ч цагдаа нар түүнийг 22 настай насан турсан хүн хаашаач явах хэрэгтэй гэж үзэн өөрөө ганцаараа байх хүсэлтэй гэдгээ мессежээр илэрхийлсэн байна гэд ноцтой алга болсон хэрэг гэж тооцоогүй бөгөөд ээж нь уйлан уусны эцэст мэдээллийг бүртгээд боломжийн хэмжээнд хайна гэж амласан юм. Цагдаа нар идэвхтэй арга хэмжээ авахгүй байгааг харсан Жасмины гэр бүлийнхэн зүгээр сууж тавьчих чадалгүй өөртөө айж эхэлж сигнал буй орон сууцны хорооллоор явж хаалга бүрийг тогшин. Жасмины зургийг үзүүлээд манай охиныг харсан хүн байна уу гэж асуусан ч хинч түүнийг таньсангүй, хинт чинт харсан гэж хэлсэнгүй. Ингэснээр гэр бүлийнхэн мухардалд орсон бөгөөд цорын ганц мэдээнд Жасмины сошиал хаяг идэвхтэй хэвээр найз нөхөд рүүгээ би зүгээр гэсэн мессежүүд ирсээр байсан явдал байв. Тэр орой Жасмины ээж ганцаараа уцаа эргүүлэн харж суудал нэг чухал зүйлийг олж харсан нь 11-р сарын 23-ны шөнө 2 цаг 18 минутад Жасмин байршлын мэдээлэл илгээсэн байсан бөгөөд хаяг нь 110 Тимонд гудамж ямар ч тайлбаргүй зөвхөн хаяг л байжээ. Яагаад шүн дунд ийм хаяг илгээсэн юм бол яагаад ганцхан хаяг гэж бодоход энэ нь тусламж гуйсан тохио байсан илт байсан ч тэр мөчөд ээж нь унтаж байсан юм. Үүрц аймагт Жасмины гэр бүлийнхэн 110 Тимонд гудамж руу очиход тэнд 4 давхар орон сууц байж дахин хаалга бүрийг тогсон ч хинч Жасминыг таньсангүй. Бүр хогийн самнуудыг хүртэл онгойлгож шалгасан боловч орон сууцны камерын бичлэгийг аль бие усны зөвшөөрлгүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна. Аз болж ойролцоох жижиг дэлгүүрийн эзэн гэр бүлийн түүхийг сонсоод өрөвдөж камера үзүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд бичлэг дээр 11-р сарын 23-ны орой ойролцоогоор 8 цаг 45 минутад Жасмины цагаан машин хурдтайгаар орж иж байгаад жолооч нь цагаан цамттай мэт харагдсан ч дүүрс тод биш байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь машин буцаж гарч байгаа бичлэг огт байгаагүй. Харин удалгүй уг машиныг сигнал буй дээрээс олсон нь Жасмин өөрөө машиныг энд орхиогүй. Хин нэгэн жолоодож авчираад дараа нь өөр газар аваадсан гэсэн үг байв. Эцэст нь 110 Тимонд гудамж дээр хаалт тогшиж явахдаа 220 тодод амьдардаг эмэгтэй хэд хоногийн өмнө шөнийн 2 цаг 11 минутад хажуу айл болох 221 тодоос охины аимшигтай ойрлох дуу сонсогдсон. Ихэд айгаад даруй цагдаа дуудсан ч хэн ч ирээгүй гэж хэлсэн бөгөөд энэ цаг хугацаанд Жасмин ээж рүүгээ байршлын мэдээлэл илгээсэн 2 цаг 18 минутаа яг давхцаж байлаа. Ингээд тэд 221 тоодын хаалгыг тогшоход хариу байсангүй. Дахин цагдаа дуудсан бөгөөд энэ удаад гэрчимийн төлөг бодит баримт байсан тул цагдаа нар эцэст нь орон сууцнд нэвтрэхээр болж хаалгыг онгойлгомогт цайруулагч бодисны хурц өндөр үнэрсэн яг л хин нэгэн ямар нэг зүйлийг маш нямбаа цэвэрлэхийг оролцсон мэт санагдуулж байв. Дотор нь ороход өрөө бүхэлдээ маш их замбраагүй. Эд зүйлс эн тэндээ хөглөрсөн байсан ч Жасмин тэнд байсангүй. Галтгооны хэсэгт байрлах жижиг ширээн дээр Жасмины жижиг өөргөвч иргэний өмнөх банкны карт байгааг харсан. Ийм чухал эд зүйлсээ үлдээн гэдэг нь Жасмин эндээс сайн дураараа явсан гэсэн үг огт биш байв. Үүнийг харсан ээж нь цагдаа нарт хандан энэ бол гэмт хэргийн талбар байх маш өндөр магадaltaй гэж хатуу шаардарч ингэснээр хэрэг энгийн алга болсон тохиолдлоос аль бие усаар эрүүг эрэг болж хуурсан юм. Цагдаа нар аль бие усны нэгжлэг хийх зөвшөөрөл авахар явж буцаж ирээд дотор нь наривчлан шалгахад ундлахын өрөөнд эмх замбраагүй босоор орны дээрээс огт байж боломгүй газраас жижиг жимсний утга олдож зочны өрөөний гэрлийн дэргэд маш бага хэмжээний цус илэрч угаалгын өрөөний бэлтээ хоорондын завсарт цэвэрлсэн мөртлөө үлдсэн улаан толбууд харагдсан бөгөөд лимнал цацхад орон сууцны бараг бүх хэсэг цэнхэр гэрлээр асч шаал хан тавилга гээд хаасайгүй цус байсан ч арилах гэж оролцсон тод харагдаж байлаа. Орны доороос хэмжээний цус илэрч гэрлийн унтраалхан дээр хүртэл цустай гарын мөрүүлсэн 201 тод буюу Джейсон Чэний амьдарч байсан энэ байр харгас иргэн чихэн талбар байсан. Жасмин энэ дамнасаа алсан бараг эргэлзээгүй гэдгийг нотолж байв.
Орон сууцны гаднах орчныг шалгахад барилгын доорх хогийн самнаас цагаан пүүт цэнхэр өмдөлдөж цагдаа нар Джейсон Чейн одоо хаана байна вэ? Жасмины хаашаа яа зөөсөн бэ гэсэн асуултын хариуг олохын тулд ойр орчмын бүх камерыг шалгахад 2022 оны 11-р сарын 22-ны орой Жасмины цагаан машин энэ байр руу орж ирсэн. Өөрөөр хэлбэл Жасмин тэр шөнө Джейсон Чейний байранд ирсэн батлагдсан. Маргааш орой 11-р сарын 23-ны ойролцоогоор 8 цаг 30 минутад уг машин дахин камерт бичигдэж байрнаас гарч сигнал буй орон сууцны зүг явсан нь тогтоогдсон бөгөөд жолооч нь цагаан цамцтай байжээ. Үүндээ зэрэгцэн хөрш айлын камерт яг тэр цаг орчимд Джейсон Чейн өөрөө ч цагаан цамцтайгаа байрнаас орж гарч явсан нь бичигдсэн бөгөөд 110 тимонд гудамждах камер дээр цагаан цамцтай эрэгтэй таксинаас бууж мөнгө төлөөд байр руу орж явсан тод харагдсан Джейсон Чейн байсан юм. Мөн 11-р сарын 23-ны өглөөрт Джейсон ойролцоох дэлгүүр орж боол, ус төрөгчийн итгэсэл, цэвэрлэгээний бодис ирсэн юм байли. Зузаан хар өнгийн ууд худалдаа авсан. Дараагийн өдөр нь дахин 2 удаа өөр дэлгүүрүүдээр орж спирт, их хэмжээний сэлбэтэг авсан нь бичигдсэн бөгөөд энэ үедээ цагаан пүүз өмссөн байсан нь хогийн самнаас олдсон пүүзтэй яг таарч байв. Хамгийн аимшигтай бичлэг нь 11-р сарын 23-ны орой ойролцоогоор 6 цагийн үед цагаан цамцтай Джейсон Чейн барилгын доор дахин гарч ирээд гартаа том чемодан барин маш хүнд зүйл чирж яваа мэт хөдөлж уудалгүй зогсоол руу орсны дараа хар өнгийн машин зогсоолоос гарч хурдтайгаар алга болсон явдал байв. Эдгээр бүх баримтад үндэслэн цагдаа нар Джейсон Чейнийг баривчлах хангалттай үндэслэлтэй болж 2022 оны 11-р сарын 29-нд Жасмин алга болсноос яг 1-7 хоногийн дараа Джейсон Чейн Nolonville гэдэг жижиг хотод эцэг эхийн гэрт баригдсан бөгөөд түүнийг гавлаа авч явах үед баруунгаар баруун үл нь боолттой байсан нь анхаарал татжээ. Джейсон Чейн баривчлагсны дараа түүний амьдрал өнгөрсөн түүх олон нийтийн анхааралд орж тэр Чатанууга дахь Теннесси мужийн их сургуульд 22 настай Хятадаас цагаачлан ирсэн ил болсон юм. Джейсоны эцэг эхийн гэрээг нэгжих үед түүний хар өргөвж алдаж дотор нь Жасминтай холбоотой гар бичмэл тэмдэглэлүүд байв. Тэмдэглэлээр 11-р сарын 19-нийг тэдний хамгийн сүүлийн уулзсан өдөр 11-р сарын 22-ны оройг хамгийн сүүлчийн яриа гэж тэмдэглэсэн бөгөөд Жасминыг гинэт алга болдог зуршилтай. Өмнө нь X найз залуугаасаа ойртохыг хориглосон шүүхэн шийдвэр авч байсан гэж бичсэн байжээ. Үүнтэй хамт нэг аудио бичлэг жижигхэн шилийн хайрцагт Жасмины гар утас мөн алга болсон шөнө 221 тоотын угаалгын өрөөнд авсан Жасмины зураг олдсон юм. Хамгийн чихүүц хөргөм нь Жасминыг нас барсны маргааш өглөө Джейсон түнд өглөөний мэнд сайхан амарсан уу гэж мессежлгээж дараагийн өдөр нь орой хамт тоол идэггүй гэж бичсэн байхад тэр үед Жасмин Алидийн амнасаа алдсан байсан явдал байв. Джейсон Чейн Жасмины цогцыг хаана нууснаа хэлгээд татгалзсан ч замын хөдөлгөөний камеруудын бичлэгийг нэгтгэн шалгахад түүний авсан чиглэл Теннесси мөрний зүг байсныг тогтоож 2022 оны 12 дугаар сарын 1-нд мөрний эргээр хайлт хийхэд ногоон өнгийн чемодан малсан Джейсон Чейнийх байсан бөгөөд дотор нь 98 фунт жинтэй 3 хар уутанд боогдсон Жасмин. Гар хүлийг нь 2 өөр гаваар гамлсан. Нэг гамныг гинж хугарсан байдалтай байсан нь түүнийг эцсийн мөч хүртэл тэнцнийг харуулж байлаа. Шүүх хэмнэлгийн дүгнэлтээр Жасмины пэд 60-аас дээш хутгалсан шарх илэрсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сард шүүгч Джейсон Чейнийн гэр бүлийг батлан даалтын хүсэлтийг хүлээн авч $5 сая барьцаа тогтоосноор олон хүн ийм аюултай хүнийг яагаад сул тавьж байгаа юм бэ гэж эсэргүүцсэн юм. Мөрдөн байцаалтаар Джейсон Жасмины сим картыг ашиглан түүний банкны данс сошиал хайгууд руу нэвтэрч амьд байгаа мэт худал мессежүүд тараасан. Бүр талхлын баярын өдөр Tinder-ээр танилцсан өөр охинд бид хоёр үргэж байгаа гэж бичсэн тогтоогдсон бөгөөд тэр мөчөд Жасмины амьгүй би түүний унтлагын өрөөнд твтэж байсан юм. 2025 оны 1-р сард шүүх хурал эхэлж Теннесси мужи цаазаар авах ял нэхээгүй ч Джейсон Чейн бүх насаараа хоригдох ял авах эрсдэлтэй нүүр тулсан бөгөөд шүүхтэр бид арх ууж байсан. Жасмин миний өөр охинтой мессеж бичсэнийг хараад уурлаж над руу дайрсан гэж мэдүүлсэн ч гэрчийн мэдүүлэг эмч нарын дүгнэлт утасны баримтууд бүгд түүнийг худал ярьж байгааг нотолжээ. Шүүх хурал 6 дахь өдөртөө ердөө 40 минут зөвлөлтөд Джейсон Чейнийг анханасаа төлөвлөсөн санаатай хүн амны хэрэг үйлдсэн гэж буруутай тооцож үүний дараа ялын тусдаа хэлэлцүүлэг болж
Джейсоны ээж дахин шүүхийн өмнө уйлан "Миний хүү тогшин хүн биш. Тэр зөв хүмүүцэн хөдөлмөрч хүүхэд" гэж гуйсан ч Джейсон өөрөө юу ч хэлээгүй. Эцэст нь шүүх хийсэн эргийн онц ноцтой харгас байдал нотлогоо нуух олон удаагийн ордлого ямар ч гэмшил үзүүлээгүй байдлыг харгалзан үзэж Джейсон Чэнд бүх насаар нь орхиал суллагдах ямар ч боломжгүй шийтгэл оноосон бөгөөд үүний дараа Жасмины ар гэрийнхэн Джейсон болон түүний эцэг эхээс 17 сая доллар нэхэмжилж шүүгүүд хандсан ч 2025 оны 3 дугаар сарын 19-нд хоёр тал шүүхээс гадуур харилцан тохиролцож гэрээний нарийн нөхцөлийг олон нийтэд зарлаагүй. Ингээд энэхүү аимшигт хэрэг энэ хүрээ дуусаж байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд таалагдсан бол лайк сабаа заавал дараад өгөөрэй.